1949 оны 5 дахь сард Италийн хөлбөмбөгийн Торино багийнхныг тээвэрж авсан онгоц Турин хотоос холгүй газар уулан мөргөж осолдсноор 31 хүн амиа алдсан юм. Тухайн үед Ил Гранде Торино нь Италийн 5 удаагийн аварга шилдэг багт тооцогддог байжээ. 1979 оны 8 дахь сард Пахтакор хөлбөмбөгийн багийн 17 гишүүн зорж байсан Ту-134 онгоц Украинийн нутаг дэвсгэр дээр Аэрофлотын ижил нэртэй онгоцтой мөргөлдсөн байна. Хоёр онгоц нь нийтдээ 178 зорчиж явсан бөгөөд бүгд амиргджээ. Онгоц өтгөн манд мөргөлдсөн тул энэ осолд диспетчерүүдийг буруутгад тооцсон байна. (1987 онд газардгаасаа хэдхэн минутын өмнө далай дунд жосолдсон онгоцонд Перусын Альянза Лима багийнхан зорчиж байжээ. Ослын улмаас бүрэн бүрэлдэхүүн болох 43 хүн амиргдсан бөгөөд нисгэгч нь ганцаараа амьд үлдсэн байна. 2016 оны 11 сарын 28-нд Үнсгэлжингийн түүхмэд гайхалтай түүхийг бүтээгээд байсан Бразилийн хөлбөмбөгийн Chapecoense багийн гишүүд Өмнөд Америкийн аваргуудын лигийн финалийн тэмцээнд оролцохоор Колумбу руу явж байхдаа онгоцны осолд орсон эмгэнэлт түүх тохиолдсон билээ. Онгоцны сүрлийн улмаас 71 хүн амьд үлдэж 6 хүн амьд үлдсэн юм.